Энэ залгаад 2 минут боллоо. Өөр хүмүүс гэж харагдаж байгаа бах тий. Амсын ёсоор дараагийн 2 хөргөөрийг танилцуулахад бэлэн боллоо. Энэ бол Black Shark-ийн 6 Max болон Ultra гэх 2 загвар байна. Миний зүгээс Ultra дээр нэлээд өндөр хүлээлттэй байгаа. Яагаад гэвэл тус бүтээгдэхүүн нөгөө дараагийн түвшнийх гэж хэлэгдээд байгаа цоо шинээр гарсан хосолсон хөрөх системтэй гэдгээр давуу талтай. Өнөөдөр 26 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Max гэх загвар нь ямар учиртай юм гэхээр энийг утсан дээр ашиглахгүй зөвхөн iPad дээр ашиглах зориулалттай хөргөх чадамж нь 40 Вт, Ultra нь 48 Вт. 48 Вт гэдэг өөрөө гар утсан дээр ашиглахад байж боломгүй өндөр хүчин чадал гэж одоогоор тооцогдож байна. Эхлээд Max загварыг нь задлж үзэхээр шийдлээ. Түрүүнд дурдсанаар энэ хүү загвар нь өөрөө зөвхөн iPad, таблетэн дээр зориулсан болохыг анхаарна. Хайрцаг дээрх мэдээллүүд нэг иймэрхүү байна. Боршуур аппликейшны QR. Утасны загварыг бодоход кабель нь урт болж ирсэн. CGC кабель 1.5 м-ийн урттай. iPad дээр тогтохдоо бидний хувьд заавал хавцан төмрийг нь нааж байж энэхүү хөргөөр маань тус төмөр дээр соронслогдох зориулалттай. Их биений хувьд шинжээ яг нэг машины опод шиг харагдаж байна. Доороосоо C порттой, дээрээсээ унтраачсан кноптой. Агаар солилцлын хувьд утасныхтай харьцуулахад дөрвөн тал руугаа агаар солилцол явна. Яагаад гэвэл энэ маань өөрөө iPad маань, таблет маань харьцангуй том байдаг учраас гар руу үлээх гэсэн ойлголт гарахгүй. Хэмжээний хувьд эрийг харьцах нь 24 мм. Тэгэхээр нэлээд нэмгэн 2.4 см, үндсэн диаметр нь 90. Тэгэхээр хэмжээний хувьд бол утасныхтай харьцуулахад ийм том болчихж байгаа. Том байх шалтгаан бол зөндөө байгаа. Яагаад гэвэл утсыг бодоход таблет, iPad нь хэмжээний том байдаг учраас түүнийгээ дагаад радиус том болно. Радиус том болохоор дотор нь хийгдсэн хөргөх термоэлектрик кулер гэж хэлэгдэг хөргөх жиндүүлэгч нь илүү том болчихж байгаа гэсэн үг. Тэрийгээ дагаад мэдээж хөргөх чадам сайшин. Төгөн залгаж үзье. Оо гоё. Цагирган ледний радиус нэлийн өргөн том болохоор харагдах байдал үзмж болно гэхээр гоё юм. Дээрээс нь сенс хэсэг рүүгээ тосч өгч байгаа хэсэг энэ гол хэсэг дээр ээж өгсөн сенсний хамгаалалт нь өөрөө никл оруулахтай учраас үзмж талаас бол үнэхээр царайлаг байна. Одоо хамтаа тоо үзүүлэлтийн талаар ярив. Өмнөд урдсанчлан тус хөргөөр нь 40 Вт-ийн хөргөх чадамжтай. Эргэн самж байвал утасны загвар нь 35 Вт. Тэгэхээр 40 Вт гэдэг маш өндөр тоо. Тэрийгээ дагаад Вт ихсэгдсэн хөргөх чадамж маань илүү болно гэсэн үг. Яг хөргөлтийн гол цөм болсон термоэлектрик чип гэж хэлэгдэж байгаа. Энэ дотор суурилсан байгаа ийм нэг квадрат хэлбэртэй семикондуктор технологиор хийгдсэн жиндүүлэгчийн радиус нь бүр 50-ыг харьцан 50. Энэ том байх тусмаа дээрээс нь сенсний эргэлтийн урд нь 5600 RPM гэж өгч байгаа. Сенсний эргэлт энэ жиндүүлэх семикондуктын процесс хоёр хоорондоо уялдаа холбоотой байж энэ өндөр хүчин чадлыг гаргаж байгаа. Дээрээс нь та энийг бүрэн утгаар нь ажилуулахын тулд заавал 40-40 болон түүнээс дээш ваттын хүчин чадалтай адаптерыг залгах шаардлагатай. Үндсэн хөргөлтийн процессыг ярихад энэхүү хөргөөр нь гадаргууг хасах 45 градус хүртэл унгаахын зэрэгцээ хасах 20 Цельсиус хүртэл хөргөх чадамжтай. Хүртэлх гэж хэлж байгаа шүү. Энэ нь өөрөө Цельсиус нь унж босох нь юунаас хамаарх юм гэхээр таны iPad өөрөө хэр их халтгаас хамаарч тэр градус кулер дээр ирэх ачаал харилцан адилгүй байна. Аппликейшн руу холбоод функцийн хувьд өмнөх утасны загвараас хэр өөр болохыг нь харъя. Cooler 6 Max гэдгээс сонглоо, connect хийлээ.
pair гэж байгаа. Одоо ингээ RS-ийг баг мустдаг нь олгүй л байна да. Аппликейшны функцийн хувьд бол яг өмнөх 6 протом ижилхэн одоо энэ дээр ашиглаж байгаа ватт нь гарч байна, температур нь гарч байна. Цаашлаад энэ граф дээр хэр жигд хүргэж байгааг нь харуулж байна. LED за гэрэлний асалт бол ойлгомжтой байх. Мөн ялгаагүй л ийм. Chase энийг бас утасных дээр тавихад маш гоё явж байна, тийм ээ. Цаашлаад overclock power settings дотор орохоор бидний зүгээс нөгөө л гормууд байгаа. Overclock, smart, silent, custom. Custom дээр тавиад бидний зүгээс хай дээр нь давхаар нөгөө нэг анхааруулга гарч ирнэ. Гэхдээ одоо сонсож байвал сэнсний эргэлт бол маш өндөр болчихж байгаа. Дээд зэгтээ хүрсэн гэсэн үг. Давхар сэнсний эргэлттэй хамааралтай энэ гэрэл нь өөрөө танд ялгах тэмдэг болж өгдөг. Өмнөд урьдчилан мөн ялгаагүй смарт горим дээр байхад дотор суйрлуулсан байгаа. Смарт одоо мэдрэгч нь таны гадаргууд дээрх хэрглэж байгаа төхөөрөмжийн гадаргууд дээрх температурыг өөрөө мэдрээд сэнсний хурдаа тааруулаад ухаалгаар ажиллах боломжтой. Саяны сонголтыг хийсний дараагаар энэ дээр AI Smart гэсэн сонголт гарч ирж байгаа. Ирэх кнопн дээр дарахад өөрөө горимоо сольдог. Тэр нь өөрөө аппликейшн дээрээс нь шууд хянах боломжтой. Харин 6 Pro шиг өөр дээрээсээ дижитал дэлгэцгүй учраас зөвхөн аппликейшн дээрээс болон сэнсний эргэлтээр нь бид нар ажиллагааг нь харах боломжтой. Одоо нэг дарахаар энэ silent горим руу орсон байна. Дахиад нэр дарахаар custom тохиргоо overclock. Тэгээд AI. Миний зүгээр ширээн дээр ашиглаж байгаа iPad нь өөрөө 12.9 инчтэй. Манайхны хэлдгээр том iPad байна. Түүн дээр хэмжээний хувьд хэр харагдахыг нь харъя. Нэг иймэрхүү 11 инч дээр бол баг ингэж орж ирэхээр юм байна. Тэгэхээр хөрөх радиусны хувьд бол хангалттай том хийгдэжээ гэж ойлголоо. Бусад хөргөөрүүдтэй харьцуулахад за энэ жишээлбэл хэмжээний хувьд нэг иймэрхүү. Энэний хажууд бол арай авсаархан нэмгэн харагдаж байна. Энэ чи ямар брэнд лээ? Брендийг мартчих. Pivoгийн B2 Max. B2 Max бол энэ хажууд жижиг харагдаж байна. Гэхдээ хөрөх чадамж ваттын хувьд бол харилцан адилгүй байгаа. Одоо хамтдаа хүсэн хүлээсэн дараагийнх руугаа оръё. Тэгэхээр Black Shark Magnetic Cooler 6 Ultra хүлээлт өндөр байгаа өрөөрийг олон үггүйгээр гаднаас нь шинжиж задлж үзнэ. Загварын хувьд нэг иймэрхүү харагдаж байна. Бусад мэдээллийг нь хойноос нь харъя. Эдгээрийг бол дараа нь би өөрөө тайлбарлалчнаа. Хит өндөр хүлээлттэй байж байгаа failed хүйтээ. Black Shark дээр бол би итгэлтэй байгаа. Яг тус брендийн хөргөөрүүд бол яг миний зүгээс бол надад бест нь санагддаг. Энэ савлгаа мавлгаа бас кино. Эхлээд дагалдах хэрэгслүүдийг нь задлж үзье. Адаптертай. Миний хамгийн их олзуурах байгаа зүйл бол ерөөсөө энэ. Би даасан өөр дээрээс шууд 200 дээрээс залгадаг бууруулагчтай адаптер нь бол заавал нэмэлтээр тус хөргөөр дээр тохирсон адаптер авах шаардлагагүй болчдөг. Хэмжээний хувьд бол миний төсөөлжсэн сүүр авсаархан жижигхэн юм байна. Өмнө нь нэг OnePlus-ыг авчирч ирсэн. Тэр бас нэг жоохон овртой хүнд санагдаж байсан. Өөрийн жингийн хувьд ч гэсэн дайггүй боломжийн санагдлаа. Нэг хүнд биш. Харсыг дээр энэ дээр ямар мэдээлэл байна. Ерөнхий техникийн үзүүлэлт харагдаж байна. Доогуур танилцуулга байна. Энэ дотор цагирган төмөр байгаа болов уу гэж бодож байна. Яг зөв.
Тэгээ энэ загварыг бол нэг талдаа хятад, нөгөө талдаа англи хэл дээр хийж өгсөн байна. Ерөнхий бүтц magnetic connector буюу соронцлогддог хэсэг их бие коноп нь орж ирж энэ дижитал дэлгэцтэй хойгоор агаар солилцлын юмнууд нь байна. Толгой хэсгийг нь харж үзнэ. Энэхүү кабелний урт нь өөрөө 1.2 м. Энэ ч мангар урт юм биш. Ширээн дээр байрлуулсан байхад бол хөдөлгөөн хязгаарлахгүй байна. Энийгээр 14 неодижум N гэх тэмдэглэгээтэй соронз, утасных болохоор 12 той байдаг. Утаснаас илүү сайн соронзлогдно. Serial дугаар болон бусад үзүүлэлт мэдээллийг тавьсан байна. Энэ хэсэг дээр болохоор логогоо тавьж өгөөд өөр илүү дутуу зүйл байхгүй. Энэ шаланг бол нэлээд бат бөх хийгдсэн байна. За их биен дээр энийг бол залгаж байгаа юм мэдээллүүдийг нь харах юм шиг байна. Энэ power source, энэ дотор радиатор байх ёстой дөрмийн давхар помптой. Тэр нь ямар учиртай юм гэхээр энэхүү загвар нь энэ хөргүүрийн хамгийн том давуу тал нь хосолсон гормоор ажилладаг. Тэр нь юу вэ гэхээр семикондуктор гэдэг нь бидний хэлдгээр нөгөө тег чипээр дамжуулаад агаар солилцлоор жиндүүлэх процессыг хийлээд байгаа. Гэтэл ультра гэх энэхүү загвар нь өөрөө юугаараа хосолсон бэ гэхээр толгой хэсэг дээр тег чиптэй жиндүүлэх технологи байгаа. Түүн дээрээ нэмэлтээр шингэн үргээр орж ирж байна. Энэ дотор радиатор дээр помп байрлуулсан, тэр дотор шингэн гүйж байгаа. Тэр шингэн нь эргэлтэнд ороод яг хөргөх толгой хэсэг дээрээ байнгын эргэлттэй явж байгаа гэсэн. Энэ шалангийн дотроо хоёр холоотой явж байгаа гэсэн. Нэг талаасаа халуун аваад нөгөөгийг нь эргэлдүүлээд энэ дотор радиатораар хөргөлтийн процесс явагдаад буцаад энэ дээр гарч ирнэ. Тийм учраас хөргөх, жиндүүлэх чадамжаараа бусад хөргүүрүүдээс хэд дахин илүү болчихж байгаа. Тэгэхээр хөрөх процесс хосолсон энгийн гэдгийн талаар ойлголт авчихлаа. Одоо жоохон тоон үзүүлэлтээрээ, техник үзүүлэлтээрээ энэхүү хөргүүр нь 48 ваттын хөргөх чадамжтай. 48 ватт гэдэг бол бүр яг үндэ тоглоом биш шүү. Үнэхээр тасархай. Гар утсан дээр одоо ашиглаж болох хамгийн өндөр ватт болов уу гэж бодож байна. Яг баталгаажснаар штэ. Ватт өндөр болохоор нөгөө талдаа хөрөх чадамж мэдээж сайжирна. Тэгэхээр энэ ультра гэх загвар маань өөрөө гадаргууг 56 градус хүртэл унгаахын зэрэгцээ хасах 30 Цельсиус хүртэл хөргөх чадамжтай. Тийм л амар мангас байна да. Их биений хувьд, жингийн хувьд 786 грамм их бие гэж яг энэ хөрөх процесс хийж байгаа. Толгой хэсэг нь өөрөө ердөө 69 грамм. Ямар ч хөргүүрнээс хөнгөн болчихж байна. Дээрээс нь нэмгэн болчихж байна. Нэмгэн нь 12 мм, 1.2 см гэсэн. Минимал хэрэглээтэй ийм хөргүүр хийхээр хүнд том болоод ийн гэдэг хүмүүст бол энэ бол ер нь жинхэнэ хүсээд байдаг бүтээгдэхүүн байна да. За үг олдож үхэр холдлоо. Залгаж үзье. Надад бол хамгийн таалагдж байгаа нь шууд өөр дээрээ адаптертай болцсон л их гоё байгаад байна да. Тэгээд гар хэсгээс нь залгаж өгөөд одоо ажиллагааг нь шалгая. Их биен дээр ямар мэдээлэлүүд гарч ирж байгааг нь харъя. Шууд залгасны дараа Цельсиус нь хунж эхэлж байна. 4 горимтой левел 1, левел 2, левел 3 дээр мэдээж хамгийн хүчтэй. Одоо ойртуулаад би чимээг нь сонсуулъя. Хамгийн хүчтэй дээр иймэрхүү чимээ гаргаж байна. Энэний децибел нь 40 хэд билүү? Тэр мэдээллийг би мартсан байна. Энэ хоёр талаараа энэ тууцсан лед гэрлөө өгсөн байна. Одоо энэ гадаргууны градус унж байгааг нь харж байгаа болов уу? Нүдэн дээр шууд
нэмэгдэж байна. Ажилуулад нэг 2 минут хүрэхгүй. Одоо бол хасах 26 дээр зааж байна. Тэгээ энэ хэсэг арай бүр ингэ наалт нь баг хохроод ундлаа. Арай л амир уу. Утас бараг тэр жигтэй зарцсан юм шүү. Хэдүүлээ нэг шалгасных өстө тултал нь шалгана. Жохо ус тусаагаад үзье. Энэ залгаад 2 минут боллоо. Өөр мөс гэж харагдаж байгаа бах тий. Үсрээ явчихлаа. За энэ нөхөртөө бол юу ч ярих вэ? Яг үнийг хэлэхэд ийм амар хүрэгдэг хөргөөр гэж бодсонгүй хүлээлтээс бүр нэг дахин давсан бүтээгдэхүүн байна. Би бол баг бүтээл гэж хэлээд байгаа. Тэгэхээр одоо 2 төрлийн утсан дээр хэрхэн харагдах вэ? 170-ийнх нь 16 Pro-гийн кейс, баруун талынх нь 16 Pro Max. Plus болон Max загвар дээр соронцлоход нэг иймэрхүү. Яг энэ сакшн буюу соронцлогддог хэсэг нь өөрөө 14-ний юм соронцлох чадамжтай жингийн хувьд 60 г. Яг нөгөө минимал зүйл хүсээд байдаг хүмүүст бол энэ тэгэхээр гар март тээр болох юм байхгүй. Үсэх юм бол бүр дагуулад барьчин таны хуруу хит ууртай байвал их биеийг нь ширээн дээр байрлуулад энэхүү хоолой нь өөрөө 1.2 м урттай. Тэгэхээр ер нь бол хэрэглээнд тэр гоё юм байна. Энэ энгийн болоо Pro загвар дээр ингэж харагдахаар. Энэ удаагийн болоо өмнөх бичлэгээр миний зүгээс гараад сарч болоогүй байгаа цоо шин 3 бүтээгдэхүүнийг өөрийн чадах хэмжээнд бүх талаас нь бүх өнцгөөс нь чадан ядан тайлбарлах гэж хичээлээ. Black Shark 6 Ultra, 6 Max, 6 Pro гэсэн 3 хөргөөр бол миний өөрийн өнцгөөс бол яг үнийг хэлэхэд best-ээр тодорлоо. Яг одоо үнэ хэдвэ гэж бичих гээд асуух гээд байж байгаа бах. Та манай дэлгүүрт зарагдж байгаа бүхий л бараа бүтээгдэхүүнүүдийн үнийн мэдээллийг пэйж руу ороод чат хэсэг дээрээс автомат хариулагч дээрээс бүрэн авах боломжтой. Хэрвээ тэрэн дээр төөрөгдөл үүсэж байгаа юм бол кулер сонирхож байвал чат хэсэг рүү ороод кулер гэж өчгöd тань руу бэлэн зарагдж байгаа бүх төрлийн ширээний жиндүүлдэг хөргөөр, iPad-ны хөргөөр гэх мэт төрөлжүүлсэн байдлаар үнийн мэдээлэл тань илгээх болно. Нөгөө л сануулга хэлэх гэж байна. Та сонголтоо зөвгөөрэй. Манай дэлгүүр зарагдсан бараг солихгүй буцаахгүй. Дэлгүүрийн хаяг үндэсний цэцэрлэг төрөлнгийн байна. Шилэнгууртай парк код молын Б1 давхар 67. Тэгэхээр миний зүгээс аль болох сүүлд шинээр гарсан бүтээгдэхүүнүүдийг үнэтэй ч хамаагүй авчираад та бүхэндээ хүрэхийг хичээдэг. Бусдын цаг хугацаа хөлбөмбөрийг үнэлдэг. Та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая.